Их сургуулийн оюутан ээж рүүгээ залгадаг. Ээж нь түүнд аавынх нь төрсөн өдөр цуцлагдсныг дуулгана. Учир нь ажлаас нь гинэт залгасан болохоор гэж ээж нь тайлбарллаа. Аав нь онгоцны ахмад учраас Chloe нисэх онгоцны буудлын дээр үлдэхэр шийднэ. Яг энэ үеэр телевизийн нэвтрүүлэгч Cameron-ыг Христчийн эмэгтэй ярилцсангаа Есүс Христийг аврагчаар хүлээж авахыг санал болгодог. Түүний ажил мэргэжилтэй холбоотой гай зовлон гамшигуд Библиэлд бүгд бичээстэй тухай хэлнэ. Хажуугаар нь тэдний яриаг таслан Chloe Бурхан хэрвээ оршдгийм бол гимгүн хүмүүсийг зөвхөн эцэг өвгдийнх нь нүглээс олж шийтгдэг сонин аргаар ажилтсан биш үү хэмээн хэлдэг. Үүнийг сонсоод нөгөө эмэгтэй тэр хоёрыг орхин одлоо. Cameron түүнд тусалсанд нь баярлснаа илэрхийлнэ. Chloe ээжигээ ч гэсэн шашны хинэтэн хэмээн тодтогч дурдлаа. Яг энэ үеэр Cameron-ы аав нь Хати хэмээх онгоцны үйлчлэгчтэйгээ уулзахаас өмнө хурмын бөгжөө тайлж авлаа. Тэд нисэх терминал дээр ирэх үеэр Rayford Chloe хэмээх охиныгоо хараад шууд түүнийг тэрвэрдэг. Ингэсэн хэдий ч Chloe аавыгаа онгоцны үйлчлэгчтэй сэтгнэж байгааг олж харсан учраас таатаа хүлээж авахгүй нь мэдээж ойлгомжтой. Тэгэд аавда гэр бүл нь харилцааны асуудалтай байхад түүнийг яаж шийдэх гэж байгаа тухай түүнээс асууна. Аав нь охиндоо хар залуудаа гэрэлсэн учраас цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс хэрхэн өөрчлөгддөг тухай түүнд ойлгуулах гэж оролдлоо. Irene хэмээх ээж нь хитрхи шашинлаг учраас аав нь ээжтэй амьдрахад хэцүү байгаа тухайга хэлдэг. Аав нь хурмын бөгжөө зүгээгүй байгааг олж харна. Chloe аавда өнөөдөр Хатитэй завгүй байсан учраас бөгжөө далд хийсэн үү гэж асуулаа. Аав нь охиноо үл хашиж явхаас өмнө машиныхаа түлхүүрийг үлдээд үүний дараагаар Chloe Cameron-тай хүмүүс ямар солиотой байгаа тухай ярилцсан. Тэдний яриаг нисэх онгоцны ажилтан тасалтуулдаг. Аавда дамжуулаад өгөөч гэж түнд Лондон явах 2 онгоцны тасалбар өглөө. Тэгэхээр энэ нь гинтийн ажил биш, зориудаар төлөвлөсөн зүйл болж таарч байгаа юм. Урам нь хугарсан охин тасалбарыг залууд өгөөд өөрийнх нь өмнөөс өхийг гуйдаг. Cameron Rayford тасалбарыг өгч байх хооронд аавынхаа машинаас далд хийсэн хормынх нь бөгжийг олно. Гэртээ хараад хамгийн түрүүнд баг дүү Remy-тэйгээ мэдлэнэ. Цаа унгаа ээжтэйгээ ярилцдаг. Эхэндээ яриач найрсаг ихэлсэн ч Chloe ээжтэй онгоцны буудлын дээр юу харсан тухайгаа хэлэхэд байдал ширүүслээ. Ээж нь сургаал айлдаж эхлэнгүүт Chloe-гийн уур хүрдэг. Үүнд ургуутсан охин тайвширхын тулд босож явна. Ингээд тэр Remy-тэй хамт дэлгүүр хэслээ. Дүүнч гэсэн эцэг эхийн асуудал санаа зовж байлаа. Гэвч их чинь тун удахгүй бүх зүйл сайхан болно хэмээн дүүгээ тайвшруулахаар тэрвэрнэ. Гинэт нүд ирмхийн зуур гэрэл цацарч Chloe дүүгийнхаа хоосон хувцсыг тэрвэрч байхыг олж хардаг. Учир нь тэр агаарт замхран алга болчихсон. Түүний эргэн тойронд хүмүүсийн хайртай хүмүүс нь ор сургуу алга болсон байлаа. Хаасайгүй эмх замраагүй байдал газар авна. Жолоочгүй машин моолын шилийг хагалж орж ирдэг. Chloe дотор нь хүн байгаа эсгийг шалгахад арын судалт нь өгсөн эвтэж байсан. Алга болсон эзэнгүй хүмүүсийн цүнх төрөвч энэ тэрийг хүмүүс онгичиж доторх мөнгнүүдийг авна. Гудамж талбайг тагалсан төвчрээ үүсдэг. Rayford-ийн нислэгт зарим зочсогч нар ээлдэг найрсаг харилцаа үүсгэх гэж оролдоход зарим нь хүмүүс нь 50 байхыг хүсэж байлаа. Онгоцсон зөөлөн нисэж байхад Rayford-ийн бүхээгний арын хэсэг рүү явж нууцаар Хатитай уулзаад түүнд нөгөө тасалбараа өгнө. Гинэт онгоц жолоодлогоо алдаж чичирхийлд орж зарим зорчигч нар нь суудлаасаа алга болсон байлаа. Онгоц нислэгийн өндрөө алдах үед хүмүүс паникнд орж эхэлнэ. Rayford нисгэгчийн бүхээг рүү яаравчлан орох үед түүний туслах нисгэгч нь аль хэдийн алга болсон байдаг. Жолоодлогыг гартаа авч нислэхийг тогтворжуулна. Cameron бүх зүйлийг дүрсжүүлж байх хооронд хүмүүс ухаанаа алдаж нисгэгчийн бүхээг рүү орох гэж оролдож байна. Тэд ахмадтай уулзахыг хүссэн юм. Хати тэднийг тайвшруулж чадахгүй байсан учраас Хати туслахаар Cameron энэ бүхнийг хяналтын камераар харж байсан ахмад даралтыг нэмж гинэт хүчил төрөгчийн маскууд унаад ирдэг. Зорчигчид амьсгаа авч чадахгүй учраас буцаад суудалтаа сууцгааж маска зүүцгэнэ. Тэгээд Rayford радио холбоог ашиглаж тусламж гуйхад хинч хариулдаггүй. Учир нь холбоо нь ажиллахгүй байгаа юм. Хүн бүр тайвширсны дараа Rayford даралтыг тогтворжуулж хүмүүстэй ярилцдаг. Давуу эрхээ ашиглаж хүмүүсийг захирангуй өнгөөр суудалтанд суулгадаг. Яг одоо сандралд автаж паникнд орно гэдэг тухайн нөхцөл байдал хамгийн муу зүйл гэдгийг сануулдаг. Бүх зүйл тодорхой болтол 50 байхыг санууллаа. Хатигийн найз онгоцны үйлчлэгч хүртэл алга болсон байлаа. Нисгэгчийн бүхээг рүү ороод тайвширхын тулд Rayford-тай уулздаг. Учир нь түүний сэтгэл нь тавгуурхсан болохоор хүн бүр суудлаасаа өндийж босцоон. Cameron камера асаагаад хүмүүсээс ярьцлага авч эхэлдэг. Хинч сонин содон зүйл анзаар
анзаараагүйгээр барахгүй хүмүүс гинт алга болчихсон. Энэ тэндгүй хүмүүсийн хувцсал үлдсэн байлаа. Шоконд орсон хүүхэн тайвширхын тулд угаалгын өрөө орж хар тамхис орчход гарч ирнэ. Тэгээд суудалтаа суугаад энэ бүхэн бодит биш гэж хэлдэг. Камерын гаран дээрх энэ бүхэн бодит биш гэж бичсэн бичээсийг олж уншаад түүнийг тайвшруулж унтахыг санал болголоо. Мусульман хүн бүрийг залбирах ёстойг сануулна. Гэвч одоо залуу түүнтэй маргалдаж бид бүхэн өөр бурхан шүтдэг хэмээн түүнийг эсэргүүцнэ. Тиймээс тэд хамтдаа залбирал үйлдэх боломжгүй болж байгаа юм. Байдалд ортохоос өмнө Рэй буцаад Нью-Йорк руу нисгэр болдог. Молд маш олон хүмүүсийн шахацалдан эмх замбраагүй байдал донд Клови зүсээд гарч чаддаг. Машины зогсоол руу яваад Рэмиг хайхаар явдаг. Гів гүнэтлөө нисгэгчгүй онгоц өөдөөс нь газардаж Рейфордыг машиныг мөргөөд зогсчихно. Хоёр зээр дээр алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Мото унсан хоёр хулгайч хажуугаас нь дүүгийнхэн сүнхийг шүүрээд одно. Яг тэр үеэр гүүрэн дээр осол болж гүүрнээс сургуулийн автобус унаад голын усанд тогтдог. Клови зорчигчдод туслахаар ухс хийтэл автобусны дотор хов хоосон байжээ. Хотын дүүргөө дөхөөд гэрлүүгөө холбоо өрөх гэж оролдоно. Гэвч хинч түүний утасны дуудлаганд хариулсангүй. Энэ тэндгүй машины осол болж түргэний тэрэг гэмтсэн хүмүүсийг эмнэлэг авч явна. Машин дотор Реми байж магадгүй гэж бодоод очтол цагдаа түүнийг зогсоодог. Хажуугүй үнэт эдлэлийн дэлгүүрээс хүн шидэгддэг. Дэлгүүр дээрэмдэх гэж оролдож байгаад буудуулжээ. Дэлгүүрийн эзэн охин руу буу тулахтал тэрээр айсандаа зүхтаачхна. Эцэст нь тэрээр эмнэлэгт очлоо. Төгсгөл иржээ гэсэн бичээстэй самбарыг олж харна. Телевизээр дүүрэн дэлхийд даяар хүмүүс алга болж энэ тэндгүй эмх замбраа байдал үүссэнийг олж харна. Эмнэлгийн гадаа алга болсон төрөл төрөстэй хайсан хүмүүсээр дүүрэн байлаа. Клови дотгошоогоо орч чаддаггүй. Арын хаалганы шилийг хангалаад нууцаар орч чаддаг. Коридороор дүр олон мянган хүмүүсийг сүлжээд явна. Их барих хэсэг дээр очсноо анзаараад шин төрсөн хүүхдүүд аль хэдийн алга болжээ. Тэрхүү өрөөнд нэгэн ээж бүх насны хүүхдэд алга болсон тухай хэлнэ. Ганц Америкч биш. Энэ бүх зүйл дэлхийд даяар алга болжээ. Рейфорд нисэж байх үеэр яг өөдөөс нь чиглэн нисэж байгаа онгоцны радараас илрүүлж нисэгчтэй холбогдохыг оролддог. Гэвч түүний радио холбоонд хинч хариулсангүй. Тэрхүү онгоцны хоёр нисэгч хоёулаа алга болсон. Хэдхэн зорчигч онгоцонд үлджээ. Хаати зорчигчдод суудлын бүсээ зүхийг санал болгоод Рейфорд дээш хөөрхөөр болдог. Онгоцыг хажуугаараа гаргахын тулд штэ. Ослоос зайлсхийж чадсан ч онгоцны сүүл Рейфордын онгоцны нэг далавчийг цохино. Камерын цонхоор хартал нөгөө онгоц доошоо уруудаж сүрж байгааг олж харлаа. Нөгөө одоо залуу мусульман хүний сүнхийг шалахаар хулгайлна. Учир нь түүний бөмбөг нуугаа түүнээс болж энэ бүх зүйл болж байж магадгүй хэмээн сэжиглсэн учраас. Гэвч тэнд зүгээр л электрон сойз байх нь тэр. Өөр нэг хүн харийнхын шин технологи туршиж үзээд хүмүүсийг хулгаасан байж магадгүй хэмээн онол дэвшүүлнэ. Хэсэг хормын дараа Хаати онгоцны нэг даалавч сонирн байгааг хэлнэ. Хаати камераныг аппаратаараа зургийг нь аваад Рейфордод үзүүлж сануул. Иймэрхүү эвдэрхий даалавчтай газардна гэдэг боломжгүй болж байгаа юм. Автомат жолоодог ажилтгүй учраас Рейфорд бүхээгийг орхиж болохгүй болсон. Тэгээд даалавчнаас ямар нэгэн зүйл гоожиж байгаа эсхийг шалгаадах гэж камеранд даалгадаг. Камеранд шалгахаар очтол онгоц шатгуунаа алдаж байгааг олж харна. Үүнийг харсан өөр нэг зорчигч паникнд орно. Хүүхэд нь алга болсон тэр газар руу явах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэнэт нэг даалавчнаас гал гарч онгоц чичирхийлж эхэлдэг. Хүмүүс илүү ихээр сандралдаж Хаати болон камерын хүн бүрийг тайвширахыг сануулна. Энэ нь байдлыг улам бүрд ордуулж болох юм. Юу ч хийж чадахгүй учраас шатгуун дуусахаас өмнө Нью-Йоркд хүрэх хэрэгтэй гэж хэлнэ. Шатгуун нэлээд алдсан учраас гал аажмаар аясаар унтардаг. Төлөвснөөсөө аль болох хурдан газардах шаардлага гардаг. Клови хөрших рүүгээ дөхөх үеэр олон хүмүүс хайртай хүмүүсийн төлөө гашуудаж байхыг олж хардаг. Клови гэрлүүгөө ортол хүн байхгүй хов хоосон байгааг хараад сэтгэлээр ундаг. Ээжийнхэн зүйлд угаалгын өрөөний шалан дээр унаастай. Автомат хариулагчид нь шинэ мессеж байхгүй байлаа. Клови ээжийнхээ Библийг олонгуудаа ууртаагаар цонхоороо чулуудчихна. Гэрийнхээ ойролцоох сүм рүү ортол тэнд байж байдаг. Пастор түүнд хүмүүсийг бурхан аваад явсан гэдэг. Тэдгээр алга болсон хүмүүс одоо бурхантай хамт байгаа хэмээн хэлнэ. Олон жил тэрээр номлогч хийсэн ч итгэл нь өчүүгэн байсан болохоор энд байгаагаа тайлбарладаг. Удахгүй ирэх аюул гай гамшиг түнэр харанхуугаас өмнө хүүхэд болон өөрийнхөө үнэн ч итгэгчдийг хамгаалахын тулд авсан гэж хэллээ. Удахгүй шүүлт ирнэ гэдэг. Явхаас өмнө пастор руу баахан орилж хашгична. Онгоцон дээр Рейфорд найзынхаа цагийг хартал ард нь Йохны 3:16 байхыг олж хардаг. Бурхны хүүд итгэсэн хүмүүс мөнх амьтаа болох тухай байдаг ишлэл байсан юм. Хаати нөгөө алга болсон үйлчлүүлэгчийн юм хумыг авчраад Библи судлалын тэмдэглэлийн нэвтэр байхыг олж харна. Рейфорд эцэст нь эхнэрийнхэн зөв байсныг ухаарч түүнд байнга хэлдэг нөгөө бурхны дуудлагаар замхран алга болсон байж магадгүй гэдэг. Үүнийг сонссон Хаати их л сонин царайлдаг. Кабин дотор эмхтэй буу гаргаж хүмүүс рүү чиглүүллээ. Бусад хүмүүс үннийг
хэлхийг шаарддаг. Нөхөр нь хүмүүс хөлслөөд охиныг нь хулгаасан. Тэр хүмүүс нь бол та нар гэж хэлдэг. Камерон түүнийг тайвшруулах гэж оролдоход хар тамхины донтон хүүхэн баг байхдаа Библийн сургуульд явдаг байсан тухайгаа хэлнэ. Одоо болж байгаа бүхэн Библиэлд бичигдсэн тухай хэлнэ. Тэгэхээр алга болсон хүмүүс бурхантай хамт гэж хэлнэ. Ээж охингүйгээр амьдрч чадахгүй гэдэг. Үүнд өөрийгөө буруутгадаг. Камерон ээжтэйгээ ямар харилцаатай байсан тухай нэг түүх ярьж өгдөг. Эмэгтэйг тайвшруулах үеэр бууг нь аажуух аавна. Хэсэг хугацааны дараа Рейфорд радио холбооноос дуудлага хүлээн авч дэлхийд даяар хүмүүс алга болсныг олж мэддэг. Нисэх онгоцны буудал дээр дүүрэн сүрсэн онгоцоор дүүрчээ. Газар дах боломжгүй гэж хариулдаг. Тэдний тушаалыг эсэргүүцэхээс өмнө радио холбоо дахиад ажиллахаа болдог. Камеронд хэмэл дагуулаар холбогдсон утас байдаг болохоор Рейфорд түүнд Клоуи руу залгахыг хүсдэг. Утсаараа өдөржингөө оролцсон ч хариу аваагүй гэдэг. Клоугийн бичгтээ дугтуг болж унш. Рейфорд охиноосоо дахин уушлалт гуйж эхнэртэйгээ харилцаа муутай байсан өөрийнх нь буруу байсан хэмээн үннээ хэлдэг. Эхнэр нь үргэлж бурхны тухай ярих тоолн түүнээс залхан холддог байсан тухайгаа ярьлаа. Яг энэ үеэр сэтгэлээр унсан Клоуи цамхгүйн оройдор гарна. Тэнгэрийн хаяаг хэсэг харснаа ээжтэйгээ муухай харцдаг байсандаа уушлалт гуйгаад түүнийг яг үсрэх гэж байхад Камерон руу дуудлага түүнд очиод аавтайгаа ярих боломж олддог. Нэг нэгэндээ ямар их хайртайгаа ярилцаад ээжийнх нь зүв байсныг дурслаа. Газар дах газраа олох хэсгээ мэдэхгүй байгаагаа хэлнэ. Үргэлжлүүлж ярих гэтэл утас сүлжээгүй болчихдог. Аав нь амьд учраас гэрлүүгөө шууд гүйлээ. Эзэнгүү байк олж аваад унана. Зорчигчтойгоо богино холбоогоор Рейфорд амьд үлдэх магадлал тун бага учраас хүн бүрийг залбирахыг гуйна. Онгоц доошилж эхэллээ. Барилгын талбай руу охин орж ачааны машинаар замыг цэвэрлэдэг. Камерон руу эргээ залгахтал сүлжээ ороод ирдэг. Аав руугаа залгаад газар дах газар олсон тухай хэлдэг. Онгоцны чиглүүлэх систем ажиллахгүй учраас компас ап ашиглаад яг газар дах координатыг зааж өгөхийг шаардлаа. Камерон гар утсан дээрээ координатыг харуулж Рейфорд үүнийг хараад зөв газар зах чиглэлээ тодорхойлно. Яг буух газар олох гэж хитрхи харанхуй байгааг олж харна. Байдал бүрд ордож онгоц нь эцэстээ шатхуунгүй болдог. Яг энэ үеэр Клоуи дахин холбогдож том гэрэл гаргаж өгөхийг хүсдэг. Машины гэрэл тус болохгүй нь мэдээж. Хажууд нь шатхуунтай савнууд дүүрэн байсан учраас тэдний газар дээр асгаад гал асаагаад шидчихдэг. Маш том дэлбэрэлт боллоо. Үүнийг харсан Рейфорд онгоцоо чиглүүлж газартахаар болдог. Клоуи ачааны тэргэндээ сууж зурвасаас холдохыг оролдож байлаа. Гал руу дэндүү анхаарлаа хандуулсан суулж машин онхолдуулдаг. Онгоц буухтаа өндөр хүчтлийн кабелийг шүргчихдэг. Гэхдээ зүгээрээ баг зэрэг л чичирхийлэл үүснэ. Хойд дуу нь бүрэн гүйцэд гарч ирээгүй учраас илгээрээ газар шүргэж сүүл болон далавч газар зуурч инерцээ алднаа. Гисэн хэдий ч туршлагатай ахмад Рейфорд хөлгийг газраас баг зэрэг хөндөрүүлнэ. Ингэснээр онгоцны далавчин цохиулах эрсдлээс Клоуи аврагдаж байгаа юм. Онгоц хэдхэн миль газар гулгалаа. Замдаа хэсэг саадыг шүргэж гарна. Шатамхай шингэний пункрыг мөрөхөөс өмнө зогслоо. Хаати аварын зөөлөн шатыг гаргаснаар зорчигчдыг аюулгүй газарт үлдэг. Клоуи Рейфорд болон Камероныг тэрвэрдэг. Аав нь охиныгоо орхиж явсандаа уушлах гуйна. Тэр ээжийнхээ болон аавынхаа хормын бүгжийг аавдаа өгдөг. Газарчсан хүмүүс хотын зүг рүү хартлахаа сайгүй эмх замбраагүй байдал гарч дэлбэрэлтүүд болж байлаа. Камерон энэ бүгдийг хараад ертөнцийн төгсгөл иржээ гэхэд Клоуи хариуд нь үгүй ээ, шинэ хэрний эхлэл ирж байна гэж ингээд кино төгсдөг юм аа.